Сайн байцгаана уу? Энд байна. Энэ удаа та бүхэндээ залбирлаа бас үргэлжлүүлэн хэлье гэж бодсон юм. Тэгээ бурхантай сонсох талаар бас хэлье гэж бодсоо. Тэгэхээр залбирал нь бурхантай ярьдаг яриа гэж ихэнх ном зохиолч хүмүүс үздэг байгаа. Үнэн. Гэхдээ миний бодлоор бол тэрнээс бүр илүү гэж би боддог. Өдөр тутам хүмүүс бид нар хоорондоо янз бүрийн л ярьдаг, хоолоо идэггүй, тэрийг аваад өгөөч. Эсвэл би ингэж бодож байна, тэгж бодож байна гэдэг. Яг intimate буюу бүр нарийн хамгийн чухал харилцан яриа ч юм уу, чухал яриа, чухал хүсэлтэй бол залбирлаар илүү мэдүүлдэг баг. Бараг л бичгэн хүсэл шиг. Тэгэхээр миний хувьд бурхантай өдөр болгон цаг минут болгон ярьж байдаг л та. Хичээлээ заахтаа хүртэл амжилтлаа авах уу, зэг тасал тавих уу, одоо ямар үг хэлэх вэ гэд. Уус унаар авахтаа хүртэл би бурхныг оролцуулдаг. Та энийг юу гэж бодож байна? Надад энэ дээр үү эсвэл энийг авахгүй байх ёстой юу? Энийг илүү өргөлгөн байна уу? Гэдэг ч юм энэ өнгө надад зохихгүй юу? Үр хүүхэд минь яах вэ гэдэл бүргэлж би бурхантай ярьж байдаг. Гэхдээ яг залбирлын цаг бол бүр онцгой цаг. Түүнтэй суун деталь ярьдаг гэсэн үг. Жишээлбэл хань жил хоёр хоорондоо байнга л ярьж байдаг. Үсттэй өдөржингөө хамт байдаг. Гэхдээ онцгойл нь яг суугаад яг энэ нь бол зориг байна. Энэ асуудал байна. Энийг хоёулаа яаж шийдэх вэ гэж ярих чинь өөр хэрэг. Тэр бурхантай харилцан ярилцж байгаа тэр цаг бол үнэхээр чухал цаг. Гэтэ зарим хүмүүс би бурхантай харилцаж ярилж чадахгүй байна. Яаж ингэж нарийн сонсдог болох вэ? Бурхны дуу хоолойг гэж асуудаг л да. Эхний ээлжинд би Библийг уншаа гэж хэлдэг. Яагаад вэ гэвэл бурхантай ярилцах гэж оролцоод алдаа гаргасан хүмүүсийг би мэднэ. Нэгдүгээр жишээ. Эхний залуу байсан. Тэгээд бурхантай яриад баг бурхны цоо шинэ Библийн ишлэл гэрчлүүд бичиж эхэлсэн гэд баг Библи бичвэрээр бичиж эхэлж байгаа гэж хэлсэн. Тэгээ би уучлаарай. Библиэс нэг ч үг илүү дутуу асах ёсгүй. Энэ Библиэлд байдаг юмнаас шалд өөр байна. Чиний дуу сонсож байгаа дуу эмэгтэй хүний дуу хоолой байна уу гэж сонсож тийм ээ гэж хэлсэн. Бурхан эрэхтэй түүний дуу хоолой нэгдүгээрт нь эмэгтэй биш эрэхтэй. Хоёрдугаарт нь тийм чангаар бурхан байнга ярьдаггүй. Тэгээ би түүнээс асуусан. Дуу хоолой сонсон дараа яг ядарч их зовж байна уу? Гэр бүл чи асуудалтай байна уу гэж тийм ээ. Байнгын хэрүүлтэй хэцүү байгаа. Тэрнээс гадна энэ нэгшлүүдийг авсан дараа маш их ядардаг. Тэг ихнэрийгээ байнга одоо зовоож би л бурхны дуу хоолой сонсдог чи сонсохгүй байх гэдэг юм уу ярьж ингэсэн. Би тэгээд маш хурдан болох хэрэгтэй надад ч чөтгөр байна. Над чинь девал байна. Болохгүй гэж хэлсэн. Анхандаа тэр залуу манд дургүй байсан л та. Бараг л би мундаг иш үзүүлэгч болж байхад та канцеллаа. Бараг л та өөрийгөө хин гэж бодоо гэж арай л уурлаагүй. Тэгээ түүний өөрт нь би түнд хэлжсэн ишлүүдийг хэлсэн ингээд болохгүй гэж хэлсний дараа тэр хүн залуу итгэсэн байгаа. Тэгээд аваа харьцангуй гайгүй болсон. Нөгөө нэг хүн болохоор эмэгтэй хүний жишээд хэлж өгье. Бурхны нүхээ хоёулаа ариун сүнстэй Иесус итгэдэг сүмд найдвартайсаа явдаг усуд шүү. Тэгээд маш өөр дуу хоолой сонсож эхэлсэн. Тэгээд байн хажуу жишээ харан ярьж эхэлсэн. Тэгээд сүүлдээ бүр шизофреник болж хувирсан байгаа. Тэр бол миний дотны найзын нэг маш их харамсдаг би түүний хадлаа байн залбирдаг байгаа. Тэгээд нүд тарaan шал өөр болж хувирдаг. Би зөв яаж discern хийж буюу яаж түүнийг одоо ялгаж чадах вэ гэж зөндөө ишлэл явуулаа. Зөндөө хэлээд юусоо ойлгохгүй тийм байдалд орсон байгаа. Тэгэхэд Бурхны дуу хоолой гэдэг өөр дуу хоолой сонсоод чи сонсохгүй болохоор итгэхгүй байгаа юм уу гэдэл уурлаад хит удаа хурамч хийж үзүүлсэн. Дэлхийс хүнэх гэж байна. Одоо янж маа чи хурдан тэг гэж надад хэлсэнтэй бисэн. Дэлхийс хүнэх гэж байгааг хэн ч мэдхгүй. Нэгдүгээрх нь хоёрдугаарт нь Иесус ирэх гэж байгаагаа хэн ч мэдгүй, хүүч мэдгүй ганцхан бурхан мэднэ. Чамд бурхан хэрэг ясгүй гэж бурхан надад хэлсэн гэж хэлсэн. Тэгэд үгүй Библиэлд энэ чинь байдаггүй зүйл гэж би хэлсэн. Тэгэхээр Библиэлд байдаггүй зүйлээр сүнс үг хоёрыг бурхан эзэж өөртөө зөрчилддөггүй. Тийм учраас ариун сүнсээр дуу хоолой авч байгаа ярьж байгаа болвол тэр нь Библийн үгтэй зөрчилдөх ёсгүй. Тэгэхээр Библийн үгээр бурхан яаж ярьдаг, юу хийдэг, юу хүсдэг гэдгийг сайн мэдсийн дараа дуу хоолой сонсож эхлэхгүй бол тэр нь их аюултай таныг үр төшн говьлох бас магадaltaй байдаг. Тийм болохоор хамгийн түрүүнд Библиэс уншаарай. Тэгээ Библиэлд байгаа юмны эсрэг юм ярьж байгаа. Жишээлбэл одоо Иесус ирэх гэж байна. Одоо 7 хоногийн дараа ирнэ гэдэг юм уу? Ирээд л 12 сараас өмнө сүнэн гэвэл миний найз бол маш хэцүү байсан. 3 удаа бурамч хийжүүлснийхэн дараа би бурхан хизээж худлаа иш үзүүлдэггүй. Худлаа ярьдаггүй. Миний найз өөр дуу хоолой сонсож байна гэж хэлсэн чи уурлаад явсан. Буцаад дахиад ирсэн залбирахаар
Тэгээд ерөөсөө тэрийг одоо ялгаж чадахгүй байгаа байдалд байгаа. Тэгээд одоо бол бүр гэрэлтийн байдал нь хэцүү, сэтгцийн өвчний байдалтай орчихсон хэцүү байдалтай байж байгаа. Тэгэхээр янз бүрийн дуу хоолой сонсох гэж тэмүүлэхээс өмнө та Библийг сайн уншираа. Яг бол Бурхан эхлээд Библийн үгээр бичигдсэн захиа бол хамаагүй үгээр байдаг. Хин нэгэн гуйлахгүй амар байдаг. Тэгэхээр Библийн үгийг гуйлж байгаа хүмүүсээс ч гэсэн болгоомжтой байгаараа. Яагаад гэвэл зарлагыг Бурхан гаргасан. Тэр зарлагыг бид нар уншиж танилцуулах үүрэгтэй болохоос биш өөрийнхөө үгээр нэмж хасах зорилготой биш. Тэгэхээр танд ч гэсэн зарлах нь гар дээр ч очсон буюу Библи тань дээр байгаа учраас уншаарай гэж хүсмээр байна. Тэгээд Библийн үгдэр Бурхан ямар мөн чанартайг сайн тэндээс хайж болоорой. Тэгээд Библийн үгүүдээр бас нэлээд залбирч болно. Тэгээд дуу хоолой ч юм уу дотроосоо мэдэх энэ төр бол байлгүй яхаа байж болно. Гэхдээ тэр нь чөтгөрийнхөө Бурханыхоо гэдгээд мэдхэд амархан. Библийн үгтэй огт зөрчилддөггүй. Бүр дахин сануулж хэлээ. Хэрв та Библийн үгтэд зөрчилдөж байгаа дуу хоолой сонсох юм уу? Янз бүрийн мэдрэмж авч байгаа бол тэр нь буруу. Тэр итгэл хоёр янз байдаг. Таны мэдрэмжээр авч байгаа хувь хүний итгэл үнэмшил үү? Эсвэл жинхэнэ Библийн итгэл үү гэдэг. Итгэл нь сонсох нь Христийг үр ирдэг шүү. Харин таны итгэл үнэмшил бол ямар ч байж болно.